бид нар өөрийнхөө давуу талыг мэдээд тэр давуу талаа яаж бусдад харуулах вэ те? Би одоо нөгөө манай тэр сургуульд одоо Солонгос энэ олон улсын сургуульд охин маань сурч байхад үнэхээр Монгол хүүхдийн төвчээртэй давуу тал нөгөө талаар сэргэлэн мөн олон өгөгдөлтэй тийм давуу талыг яг харж байгаа байхгүй те? Тэр сургуульд болохоор ер нь нөгөө гадаадад Солонгост байдаг элчин сайдын хүүхдүүд, элчин сайдын яамд ажилладаг хүүхдүүд мөн одоо Солонгосын үнэхээр л одоо баячуудын хүүхдүүд явж байгаа. Тэгээд тэр дунд тэм хэдийгээр ингээд нөгөө Монгол хүүхд чинь энд өсөө төрсөн хүүхэд байгаа шүү дээ тий. Тэр дундаас шууд орол нөгөө нэг яг нүүдэлчин бидний генэнд өдөрт хаанч ятсан одоо жилийн 4 үйлрэлтэй хаанч ятсан яаж нутагсэл амьдарч чаддаг тий. Тэр зүйл бол маш их мэдрэгдэжсэн. Тэгээд тэр дундаас яасан бэ гэхээр тэр сургуульд орохоо ярилцлага авахад би ээжээ би юу хэлэх вэ? Монгол хүний давуу талыг чинь тэр хүмүүс харнаа. Тийм болохоор монгол хэлтэй, солонгос хэлтэй тийм монгол төвж өссөн чи ерөөсөө яг л ийм л юмнуудаа хэлээрэ гэдгсэн. Би ярилцлаганд хамт орсон. Яг тэр одоо ярилцлага авч байгаа хүмүүс бол ерөөсөө Монголын тухай яриад ирэнгүүт л тийм ингээл бүр анхаарал сонирхол ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг биднийг баян болгодог баян сэтгэлгээний чухал зүйлгээр өөртөө байгаа давуу талыг хараад тэгээд тэр давуу талаа зах зээл дээр үнэлэх. Өөрөө хэрвээ өөрийгөө үнэлэхгүй бол бусад хүн бид нарыг үнэлдэг. За өнөөдөр бол ийм одоо богинохын юм шиг хэрнээ маш чухал хоёр